Сайн байцгаана уу бүхэн зөвсөлж болгон гэрчлэн цагаараа дахин уулзж байгаа баяртай байна. Энэ удаад бид итгэгчдэд эдгэх хэрэгцээ өнөхөр байдгаа тийм энэ эдгэрэл гайхалтай одоо бурхны үйлчлэлийг хүлээж авахын тулд итгэгч хүн ямар мэдлэгтэй ямар одоо өөрийн хувийн зүгээс итгэлтэй байх хэрэгцээтэй юм бэ гэдэг мэдээллийг хүргэхийг хүсэж байна тийм. За гэрчлээ эхлэх өмнө бурхны өөр тунхаглая. Бид гэрчлийн үг болгон урганы цаасыг ясима. Амен. Тэгштэй тэгвэл идэх чөлөөлөлт хэрэгцээ байгаа юу? Марк 16 дугаар бүлгээр Есүсийн агуу захирамж байна тийм. Агуу захирамжийг уншижлаа. Тэгэхээр 16-гийн Марк 16-гийн 17 дээр итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж шин хэлээр ярих болно. Тэд могойг барина. Бас өвхүүлэх ямар ч юм тэд уусан тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөн тэр гар тавьбал итгэн гэж айлтлаа гэдэг чинь. Тэгэхээр энэ чинь Есүсийн агуу захирамж үү те. Тэгэхээр яахааргүй энэ хэрэгцээ байна. Яахааргүй байна. Яагаад гэвэл хэлсэн биз дээ. Дагалдагчид миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж шин хэлээр ярих болно. Тэд гар тавьбал итгэнэ гэж. Тэгэхээр итгэрэх чөтгөрүүдийг хөөх хэрэгцээ байна гэдгийг хэлмээрээ те. Тэгэхээр энэ бол ганцхан одоо бурхан бол итгэгч хүмүүс л ганцхан итгэгч чөлөөлөлт эрхийг ч юм уу хэрэгцээг өгч байгаа юм шиг мэдээж бурхныг хайж өвчин шаналлаа зовж байгаа хүн болоход бол нээлттэй. Гэтэл итгэгчд маань өөрснөө бурхныхаа гайхалтай тэр өрөөл итгэл чөлөөлөлтийг авч чадчихэв нөө өнөөдөр тийм энэ бол ингээд бурхны гайхамшигтай хангамж ахгүй. Хэрвээ бид нэр үнэхээр эдгээдэг авахдаг гайхамшигтай хангадаг бурхан дээр ирсэн юм бол бид нар бурхны өгсөн тэр заалмаа тэр солилцоог авч ивэл ерөөл дотор амьдрах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд одоо миний хувьд 20 жилийн итгэж байгаа байхгүй. Тэгэл өчүүхэн жижиг юм дээр баялал ингээд хор сувцсанд автаал болж ийн өстө байгаа юмдаа сэтгэл хангалуун байл болж ийн гэдэг бурхны үгийг ингээд бүрэн ойлгож чадаагүй ийм амьдралаар ингээд 20 жил ингээд дээшээчгүй доошоочгүй яг л нэг суурин дээр ингээд тойроод эргэлдэж амьдсан байхгүй. Дээшээч болтгүй доошооч болтгүй. Хэд доошоо орчих юм бол би одоо эзэмнээ хаав гэж оролдох гэж ш. Дээшлэхгүй гэдгийг чинь сатан бүх аргаа хэрэглээд ингээд яг нэг тийм нэг тогтмол бол сэтгэл хангалуун гэж хуурамч сэтгэл хангалуун байдал дотор амьдруулсан байгаа байхгүй. Тэгээд би одоо энэ цуглаан дээр ирсэн цагаас хойш ямар олон зүйлээс чөлөөлөж байна. Ховс өвдсөн сүнс. Тэр ховс өвдсөн сүнс чинь хүнийг хэд ингээд эмоцонд оруулаад баярлаад хий хоосог ингээд гоё амьдарч ийн гэж бодогдуулаад яг үүндээ тэрийг ингээд эргээд харахад жирийн одоо итгэж биш хүмүүсээс дээр биш бүр ингээд айгуу гоё ивэл зүйл дотор амьдарч байгаа гэдэг амаараа л яриад дотроо баярлаад идэг гэтэл амьдрал нь харахуй дотор байжсэн байгаа юм. Тэгээ өвчний талаар гэхээр нэг хүнд өвчнөд би өртөж байгаагүй л дээ. Гэхдээ надад янз бүрийн өвчнгүүд байсан. Одоо жишээлбэл үе мөчний өвчин, нурууны өвчтэй би яг энэ ахар сүлгийн доогоор ингээд байнгын өвддөг сэрх болгонд нэг хавтгаарцсан юм шиг тийм гэд босч ирдэг. Тэрнтэйгээл 20 жил ингээд 20 хэдэн жил амьдэрсэн байгаа байхгүй. Энэ чинь худлаа юм. Өвчин гэдэг чинь бид итгэгч хүмүүс байхсгүй. Яг тэгэхээр загалмаа тэр эзэн бид нар энэ солилцоог өгсөн шүү дээ. Аваагүй амьдэрсэн байгаа байхгүй. Цулаанд яваад идэг аваагүй амьдэрсэн. Тэгэнгүүт дахиад шин өвчнүүд гарч ирж байгаа байхгүй. Хүсэнд хөлний өсгийг бүх өвдөг тохоо юм том үеинүүд өвддөг тийм. Хөрхий тэгэнгүүт юу гэж бодогдож ийн гэхээр би ч одоо ингэ хөшөрж байгаа юм байна. 50 нас хүрч ийн. Тэгэхээр чи ингэ юм байлгүй ядгийг. Эмчнэрийн хүчилдүүгээр насны юм гэж бол хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь Есүс загалмаа дээр биднэрт юу хүснэ гэхээр өвчний оронд эрүүл мэндийг илэрлийг өгсөн. Есүсийн шахаар илэрсэн. Тэрийг ингээд авчиж чадахгүй л амьдсан байгаа байхгүй. Тэгээд цуглаан дээр ирлээ. Би сарын дотор бүх өвчнөөс ангиж ирсэн байсан. Хуруу муруу гэж шүн хөшөж өвддөг, балчин өвддөг, дээр нь хавгандаг. Одоо миний хуучин гэрчлүүдийг харах юм бол ард цуглаан гэж ирсэн. Пэмбэсэн бүдүү юм сууж байгаа. Тэгээд усан хавангийн сүнсийг зайлуулсан. Тэр үе мөш хөшөж байх чинь бас хамтаа холбоотой. Эмнэлгээр явахаар яадгүй. Энд чинь мэдгүй байна. Яг зүрх биш байна, бөөр биш байна, буцын солилцоо биш гэж ингэнгүүт ямар ч амшгүй болж байгаа байхгүй. Тэнгүүд яг юунаас болсон гэхээр яг цэгэр номлоос сонсоогүй, тэгээд бурхны цэгэр хоол идээгүй, бохир тийм холимог зүйлийг сонсоод ирэхээр хүн чинь янз янзын өвчнөд орогддог байхгүй. Тэгэхээр энэ гайхамшигт итгэл яг
Бурхны туслахаатай үнэхээр Бурхны цэвэр үг заадаг, үнэхээр Бурхны чөлөөлөлд үнэхээр Бурхны амлалтууд биелдэг. Яг Бурхны Библиэлд Библиэлд эзний хамсан бүх амлалт явагддаг цэвэр сүм цуглаан дээр энэ бүхнээс ангижирч байгаа байхгүй. Чөлөөлөлт бол гацаагүй хэрэгтэй. Энийг бол биеэрээ баталж байна. Тэр нь маш олон сүнсний бузар нугаас чөлөөлөгдсөн. Итгэж хүн бол айдар загламаа дээр ямар ч хараал байхгүй болсон гэж хэлдэг. Яг үндэ Есүс загламаа дээр хараалыг ялгаад бид нар тэр ерөөлийг өгсөн байгаа байхгүй. Би тэр ерөөлийг аваагүй өнгөрсөн. Тэгээд болцсон авцсан би гайгүй гэж ингээд бодоод ирсэн чинь би ерөөл дотор амьдраагүй байсан. Би нэг бас гэрчилж байна. Одоо ингээд ховс үдсийн сүнс, шашинлаг сүнс, одоо 9 жорын сүнснээс би чөлөөлөгдсөний маргаашнаас эхлээд амьдралд өөрчлөгдөв. Үнэхээр олон юм булангартаа тогтцсон ингээд баригдмал хүлээстэй бүр ингээд хөл гараа ороодсон юм гав гинжнүүд тасарсан мэдэгддэг байхгүй. Амьдрал нь үнэхээр гайхамшигтай өөрчлөлт. Би үнийг гэрчлэж байгаадаа талархаж байна. Энэ бол үнэхээр Бурханаас өгж байгаа бидний үнэхээр амьдралд өгсөн залмаа дээр өгсөн тэр гайхамшигтай солилцсон юм шүү гэж үнэхээр гэрчилж байгаа баяртай байна. Итгэл чөлөөлөлтөд зайлшгүй зүйл биднэрт маш их хэрэгтэй зүйл. Шинэ 20 жил одноо гэж явцгаа бид нар ч гэсэн адилхан 10 жилээр ингээд явна. Энэ хугацаанд яагаад бид итгэл чөлөөлөлтөд тийм ээ энэ айгүй том асуудал байгаа байхгүй. Ялалтыг амьдрал дээр авч амьдраагүй олон жил болсон юм бэ. Тэгэхээр энэ юутай холбоотой бидний явж байгаа сүм чуулган эсвэл бидний итгэж байгаа тэр итгэл үнэмшил тэгээд бидний сонсож байгаа номлол тийм үү энэ бүхтэй маш холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр энэ юун дээр болохоор тийм итгэгч нарт Марк 16 дээр итгэгчдэр энэ тэмдгүүд дагалдан миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж шинэ хэлээр ярина. Тэд могоог байрна, тэд өхүүлэх ямар ч юм уусна тэр нь тэдэнд хор болохгүй өвчтөе хүн дээр тэд гараа тавьбал эдгэн гэж алдлаа гэж байна шүү дээ тийм ээ. Яагаад энэ болдоггүй юм? Яагаад сүм чуулган дээр эзний өдөр, ариун өдөр, бүтэнсэ өдөр болгон юм зүйл болдоггүй? Бид нэр 10 жил, 20 жил явцсан юм байна тийм. Тэгэд яагаад одоо мэдж байгаа? Яагаад одоо бид нар итгэж чөлөөлж байгаа? Энэ айгу чухал асуудал байгаа байхгүй. Тэгээд бүх хүнсний хүсэж чуулган дээр итгэж чөлөөлтийн үйлчлэл болоод удаагүй юм тийм ээ. Хоёр удаа болж байна тийм ээ. Тэгэхэд энэ итгэж чөлөөлтийн үйлчлэл ямар чухал байсан юм бэ? Хамгийн анхны 1 сарын 7-нд гэсэн итгэж чөлөөлтийн үйлчлэлээр би ирж ирсэн. Иннээс хойш би итгэж чөлөөлж хэлсэн байхгүй. Иннээс хойш. Тэгэхээр энэ бол итгэгчдэд маш хэрэгтэй. Жинхэнэ үннийг олж харж, жинхэнэ үнний сүнсийг хүлээ авч, жинхэнэ Бурхны оршихуй дотор Бурхны тэр гэрлийн хаанчлал, тэр харанхуй хаанчлалыг яаж ялж байгааг тэндээс бид нар олж харж мэдж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ерөөсөө бид нар мэдэхгүй яваад байх ш мэдэх ёстой. Мэдэх ёстой. Энэ мэдэх ёстой боломжийг бүх үндэсний хүсэж чуулган пастор дамжуул ойлгож байгаа бурхан үнэхээр алдарн байг. Үнэхээр энэ үйлчлэл эзний хүсэл үнэхээр мөнөөсөө мөн итгэгч бидний одоо үнэхээр сэргэх сүнсээр сэргэх цаг нь болцсон. Өөрөөр хэлэх юм бол бидний итгэл тийм ээ махан биеийн төвшин, сэтгэлийн төвшин одоо махан биеийн төвшин бидний эзнийг итгэмжтэй байдлаар ингээл явж ш дулаандаа явж байна, Библи уншиж байна, залбирч байна. За ингээд явж исэн. Сэтгэлийн төвшөнд Бурхныг хайж исэн, сэтгэлийн төвшөнд одоо магтж исэн. Тэгвэл энэ итгэл чөлөөлтөд үйлчлэл сүнсний төвшөнд. Сүнсний төвшөнд тогшин. Сүнсний төвшөнд тогшин. Та нар тогш тэгвэл нээлтэн. Та нар гой тэгвэл өгөгдөн махан биеийн төвшин тийм ээ. Та нар хай тэгвэл олон сэтгэлийн төвшин. Та нар тогш тэгвэл нээлтэн. Энэ нь сүнсний төвшөнд нэгдэх ийм боломж бидний Монгол улсад бурхан бидний өрөөлөг өгсөн байна. Энийг итгэж бид нэр маш сайн саруул ухаанаар тэ эрүүл ухаанаар ялгаж салгаж ойлгож ухаарах цаг нь болсон. Тийм учраас хүнсний өсөж чуулганы мэдрэг чөлөөлтийн үйлчлэлийг тийм ээ илүү одоо анхаарах, сонсож бас тэ үнэхээр энэ юу болоод байна. Одоо юм айц бас байгаад байгаа шүү дээ хүмүүстэй итгэгч нарт энэ буруу урсгал ч юм уу энэ болохгүй манай пастор болохгүй гэсэн гэх юм уу тий эднийх биш гэдэг одоо янз бүрийн яриад байгаа шүү дээ. Бурхан бидэнд айцын сүнсийг өгөөгүй хүч хайр ба бие захирах сүнсийг өгсөн. Айцын сүнсийг өгөө. Танд хэрвээ айц байгаа бол тэр бурханаас биш гэдгийг сарал ханаар ойлгох хэрэгтэй. Мэдээж пасторууд мэдээж сүм чуулганы ахлагч нар итгэгч нарыгаа яг зөв тийшээ хөтлөх, удирдах үүрэгтэй тийм ээ. Энийг бол буруутгахгүй. Харин үнэхээр хондойгоо төлөө санаа тавьж байгаа бол
өөртөө ирээд үзэж болж. Өөртөө ирээд өөртөө идэх чөлөөт энэ зөв үү буруу юу гэдгийг нүдээр хараад чихрээ сонсоод өндрөх хэрэгтэй. Нүдээр хараад чихрээ өндрөх хэрэгтэй. Тэгээд үнэхээр яг үнний сүнсээр ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Итгэвч ахын дүүс нар ч гэсэн энэ бүгдийг ирж үзэж, сонсож, мэдэрч, харж байж үнэхээр ойлгоно. Үнэхээр сүнсний түвшинд бид нар сэрэх цаг болсон. Сүнсний түвшинд ойлгоно. Ихэнх итгэгчнүүд бид нар нөгөө 10 жил 20 жил болсон чинь нөгөө махан биеийн түвшин, сэтгэлийн түвшин явж байсан. Одоо сүнсний сэргэлтийг авах цаг үнэхээр болсон. Маш байна. За тэгэхээр тийм игэх хэрэгтэй байгаа гэдгийг бол одоо хоёр сүмийн төлөөлөл гэхүүтэй тийм ээ. Хоёр өөрсөн бид нар шиг ингээд 3 4 5 төрлийн сүмээс ирсэн хүмүүс байж байна. Хэлж мэдээж та нартмаа ч гэсэн тийм ээ л гэж хэлэхэд бид нар бэлэн сууж байна тийм ээ. Тэгэхээр игэх хэрэгцээ бол гарцаа байхгүй. Одоо бидэнд байсан танд ч гэсэн байгаа. Тэрнийг одоо ингэж өөрөөсөө та одоо ямар нэгэн байдлын өгөр ч юм уу хин нэгнээс айхацаар ингэж муугаад танд ямар шиг байгаа юм бэ тийм. Тэгвэл энэ дээр хин одоо эрүүлэлтэнд эрүүлэхгүй байх вэ? Энэ бурхны ажилд юу? За мэдээ цаад эзэн сатан мэдээж. Сатан юугаар ажиллах вэ? Ер нь ирэхгүй байх. Эдгэр чөлөөлтөө ингээ авч чадахгүй. Одоо ингээл эргэлзээл түрүүн нанаг шилжлээ шүү дээ би айгаал хүний өгөнд ороод суугаад байсан. Тийм айж байгаа гэж ярьж шүү дээ. Айц эргэлзээ энэ чинь сүнслэг зүйлс байдаг шүү дээ. Гэхдээ хинээр ажиллана гэсэн шүү дээ. Хинээр дамжиж ажиллах үг мэдээж хүнээр л дамжиж ажиллана шүү дээ. Тэгээ бас бидний оюун ухаанаар дамжиж ажиллана, хувь хүний оюун ухаанаар дамжиж ажиллана. Яг ингээд гайхамшигтай юм байна. Эдгэр чөлөөлтөнд ер нь оролцъё гэсэн хүн байлаа гэхэд завгүй болох ч юм уу. Сатаны хийх залбирх зөндөө олон шүү дээ. За тэгэл тэр пастор, ахлагч, удирдагч тэр өмнгийг үнэхээр өмнгийг хэлэх биш харин нөгөө нэг Библиэр ганц нэг үгийг ингээл аваад ашиглаад зөвхөн түүнийгээ ингээл бас тэр үгээрээ ингээл бусдыг хүлээл. Бурхны үг чинь ариун сүнсээр дамжиж ингээл өргөн ингээд бүх үгийг ингээд мэдэхгүй ингээд мэдлэг арай багтай хүмүүс нь бол яг пастор ахлагч тийм үгээр ингээд айчж байна. Эдгээр чөлөөтэй үйлчлэл бол үнэхээр сүнслэг үйлчлэл юм. Тэр сүнслэг үйлчлэл Есүс энд бол хоёр хаанчлалын тулаан явагдаж байна тэр газар тийм. Тэгэхээр нөгөө Есүс гэсэн эдгээр чөлөөлтийнхаа үйлчлэлийг хийж ариун сүнсээр дүүрээд ариун сүнсийг хүчээр аваад гарахтаа үйлчлэлтэй гарахтаа тэр Есүсийн үйлчлэлийн 3-1 нь эдгээр чөлөөлт байсан байхгүй юу. Тэгэхээр энэ бол зүгээр шин зүйл ингээд биш байгаа байхгүй. Бид нар урдлын ч гэсэн нөгөө гэрчил дээрээ тий гайхамшгүй юуг дагаад явчлаа, гайхамшгийг дагаа явчлаа тий шинжлэх байд энэ тэр талаар бас зөндөө гэрчилсэн байгаа тий. Тэгэхээр энэ бол хоёр хаанчлалын тулаан бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш байгаад байна. Харанхуй хүчний эсрэг байгаад байна шүү. Тэгвэл бид нар энэ харанхуй хүчинд амьдарч байгаагийн хувьд бид нар чөлөөлөгдсөн л бол чөлөөлөгдсөн, бурханд итгэсэн л бол бид аврагдсан биш байхгүй. Энэ харанхуй ертөнцийн эсрэг бидний тулаан бол бохир сүнсний эсрэг гэдэг тэгвэл яагаад Библиэр ингэ хэлсэн. Тэгвэл энэ дэлхий дээр энэ харанхуй хүч дотор амьдарч байхдаа бид нар байнгын тулалдаан дотор явна л гэдгийг хэлээд шүү дээ. Тэр тулалдаанд явхад бид нар тэр харанхуй хүчийг үнэхээр тий олцлогдоод үнэхээр тэр дотроо явж байгаа хүмүүсийг үнэхээр сүнсний эрх мэдэлтэй хүмүүнээр хөөгдөж тэр сүнсүүдийг хөөгч тэр л үйлчлэл дээ шүү дээ. Тэгэхээр энийг яагаад үүсгээд ингэж байгаа нь үнэхээр юуны төлөө хинт үйлчлээд байна гэдэг нь бас нэг сүнслэг асуудал болоод ирж байгаа юм тийм. Ямар нэгэн байдлаар хаа нэгэн газар үүсгэж ирсэн хүмүүс тустай хөө тийм. Нэг магадгүй одоо гайхамшигтайгаар дэмжиж байгаа одоо Монгол цуглааны пасторууд гадна талд ноос одоо энэ гайхалтай дэлхийд дээр хойрхон байгаа үйлчлэлийг бол урьж одоо бүхэн сэтгэл жуулгамраа бол хандсаар байгаа бас баяртай мэдээгийн дэшин бас толгойн зүдэх. Тэгэхээр магадгүй та хаа нэгэн газар бурхны гайхамшигтай аюул сүнсний хийж байгаа ажлыг эсрүүцэж ярьсан бол одоо бурхны өмнө бас танд гэмшил очих болтугай. Тийм ээ. Энэ бол одоо би хэнийг гэж оноож мэдэхгүй байна. Зүгээр тэгсэн болол тэр бурхан тантай бол өөртөө чинь тооцоогох гол нь ингэснээрээ та бусдыг бас бүдрүүлээд байдаг юм шиг үстэй. Маш олон итгэгчид идэх хэрэгцээтэй байна. Чөлөөлөх хэрэгцээтэй байна. Бурхны амсан газарлаа ормоор байдаг. Гэтэл нэг юм бурхан руу л хүн явах гэдэг шүү дээ. Түүнээс ч одоо энэ чуулган тэр чуулган гэдэг ер нь
тийм их чухал юм уу биш үү гэл ингээл эрүүл ухаанаар бодохнод байна л да тийм. Энэ нөгөө юу одоо нэг аврагсанд бол аврагсан гэж хэлсэн шүү дээ. Яг энэ байдлаар бид нар нэг зүрхэндээ итгэж зөвхт байдалд хүрч амаараа хүлээмжшүүлж аварна гэдэг шүү дээ. Тэгвэл зүрхэндээ итгэж зөвхт байдал хүрнэ гэдгийг зүрхэндээ бид нар итгэсэн л аврагдсан гэдгийг энэ ойлголт энэ ухагт өрнөд итгэжлэгийн тулд маш их. Би итгэж би Есүс Христ итгэжсэн. Тэг итгэдэг. Тийм учраас би аврагдсан. Энэ ойлголт маш их. Энэ ойлголт нь өөрөө энэ ойлголт нь яг үгээр итгэлийн төвшөнд яг нэгэн хувийн төвшөнд хүрчдэг. Өсөхгүй. Би итгэсэн учраас би аврагдсан. Ингээд ханддаг нэгэн хувийн төвшөнд барьчихж байгаа байхгүй юу? Ингээд барьчихж байгаа тэр барьж итгэлээр нөгөө өсөж аврал хүртлээр өсөх ёстой бид нэг юм тэрийг ингээд хаач. Тэгэхээр нөгөө зарим нөгөө гайхамшиг идэвхтэй чөлөөлтөй үйлчлүүд болж байгаа энэ газруудыг болохоор юу гэж ойлгодог вэ гэхээр бусдаас одоо онцгойрох гэж гэдэг юм уу тий бусдаас онцгойрох эсвэл одоо ингээл ганцаараа одоо ингээл баахан олон хүмүүс цуглуулаад ингээл идэвхтэй үйлчлэгээл хүмүүс ингээл янз бүр болоод муу ярин сүснүүд тийм дотроос янз бүр болж гарч байгаа ч тий тэрийг харчингуудаа ингээд ойлгохгүй эсвэл итгэхгүй эсвэл энэ ерөөсөө Есүс биш Есүсийн энэ бол эзний зүйл биш бурхны зүйл биш гэж бодож байгаа байхгүй биш. Тэр энэ нөгөө сүнслэг төвчөнд очоогүй юм гэсэн үг. Очоогүй. Нөгөө итгэлийн гаццсан нэгэн юм байдалтай байгаа. Тэгээд тэг тааширсан тэр амттай хүмүүс яг юу гэж хэлнэ, пастын юу гэж хэлнэ, эсвэл одоо энэ тэр буруу урсгал гэж хэлсэн бол тэрэндээ барилдчихдаг. Болохгүй гэсэн. Евангелийн эвсэл дотор байгаа сүм чуулганууд зөв урсгал, евангелийн эвсэл дотор нэгдээгүй сүм чуулганууд буруу урсгал байхгүй. Аврахгүй. Гэт ингээд энэ хүлээс дотор бас ингээ хүлээцсэн итгэжтэй маш олон байгаа. Гэтэл эцсийн эцэс таны аврал, таны амийн асуудал. Та өөрөө амийнхаа төлөө, авралынхаа төлөө та өөрөө шийдвэр гаргаж, та өөрөө урагшаага өсөхгүй бол хүмүүсийн яриагаар, хүмүүсийн одоо бодол санаагаар ингэж хүлээдэж болохгүй. Амийнхаа төлөө та өөрөө урагшаа явна. Тэгэхээр та хайж байгаа бол та ирэх ёстой, үзэх ёстой. Идэвхтэй чөлөө тэр сүнсний төвшөнд болж байгаа үйл ажиллагааг шалгах хэрэгтэй. Тийм. Сүнсээ шалгах гэсэн шүү дээ тийм. Тэр шалтгаан нь болохоор нөгөө бид нар яг сүнс чинь ер нь бол ингээд ихлийн амьдрал бид нар маш олон жил 20-30 жил явсан ч яг ингээд итгээд явсаар агаад заримдаа ингээд итгэж байгаа ингээд одоо манай чуулганд ирсэн хүмүүс бол ингээд яг 20 жил, доол нь 10 жил, 5 жил яваад тулцсан байгаа байхгүй. Тулаад нэг юм тулаад ингээ хам мөргөд хүрээд ирж байгаа байхгүй. Яг хэсэг хүн ингээ явдаг байхгүй тийм. Ер нь бол яг чин зүрхнээс эзнийг эрен хайж үнэхээр миний амьдрал болохгүй байна. Би яг ингээд нөгөө олон номлогч нарынхаа хэлснээр болоод ерөөлд орсон гэж ингээ хийж байгаа тэр номлолынхаа тэр сонсож байгаа зүйлтэй яг нэгдэж амьдрахгүй байна. Миний амьдралаас яг миний амьдрал, миний дотор талаас тэр эсүү үр жимс гарахгүй байна гэд бид нар яг жинхэнэ бодит өөрсөлд гарахгүй тэр л авс болохгүй учраас бид нар ингээ хаан тулаад буцаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр итгэгчид ингээд хараал зайлуулж байгаа тэр газар руу явж яана гэж ингээд ярьж байгаа байхгүй зарим ганц нэг хүмүүс. Гэхдээ энэ бол биш юм аа. Үнэхээр бид нар яг Есүс Христ итгэл бол хараа зайлагдсан. Тийм бидний эзэн бидний өмнөөс бидний хараалыг зайлуулсан үнэн. Есүс ялсан загалмай дээр харин бид нар ялаагүй байна. Бид нар яг би өнөөдөр 49 жил амьдарсан ч гэсэн миний өвд эзэн хараал, миний 49 жил амьдарч ирсэн энэ дэлхийгээс авсан тэ боож бүрдэхгүй тэ энэ дэлхийгээс сурсан гэр бүлээсээ авсан, үндсэн гэр бүлээсээ авсан тэр зүйл маань суур маань байгаад байна. Тэр зүйлээсээ бид нар эзэн дотор Бурхны үг хэлдэг шүү дээ, шин тулан болох хэрэгтэй. Шин дарс тэ шин тулмын шин дарсыг хэлхийн. Тэгээд бид нар ингээд байшин болж баригдах хэрэгтэй, сүнслэг байшин гэдэг. Тэгээд бид нар яг ингээд баригдах гал уул нь яваад байдаг. Уул нь бол яг эзний үгийг яг л адилхан дуудаад байдаг, сонсоод байдаг. Гэхдээ яг тэр үндсэн тэр угтаа үндэстэй яг бидний сонсож байгаа зүйл тэр яг Бурхны үгээр үнэн ариун сүнсний одоо хүч чадал дотор сонсогдсон болол өнөөдөр аль хэдийн хүн болгон одоо Бурхны бэлсэн тэр хувь тавилан байгаа байхгүй юу. Түүнээс хин нэгэн хүний доор гар бүл болоод хин нэгэн хүний одоо нэг хүнний доор тэр зориг те азын харааг нь биелүүлэхийн тулд явах биш. Бид бүхэн өнөөдөр Монголын итгэгч нар бүгдээрээ
гэр бүлдээ удам угсаанда анхан дуудагдсан бүгд тахилч нар байхгүй. Бид бүгд өнөөдөр яг ингээд энэ олон итгэгчдэд дахилчийнхаа байр суурин дээр сүнс дотор аль хэдийн гарсан байсан бол энэ үндэстэн өнөөдөр ийм төвшөнд сүнс дотор байхгүй. А өнөөдөр ингээд пасторд ингэж ярьж байгаа. Жинхэнэ итгэгч та нар итгэгч хоогтоосоо хараад байхгүй, хараагдсан байхгүй боломжгүй гэж хэлж байгаа. Гэхдээ хараал дотор амьдраад ирсэн. Өнөөдрийн үнэхээр жинхэнэ хараалаас жинхэнэ өмнө номлолыг гэрэл дотор жинхэнэ үгийн хүч дотор ариун сүнсний идэгрэл чөлөөлөлтөөр явж иж энэ хараалаас бүрэн дүүрэн үнэхээр салаад хувь тавилан дээр үнэхээр олон хүмүүс гарсаад харж байна. Өнөөдөр чуулганд харж байна. Үнэхээр үр жимс гэдэг чинь энэ юм байна. Тэгэхгүй яг хийсвэрээр та нар харагдаагүй, та нар чөлөөлөгдсөн гэж ботоод хийсвэр төсөөлөл биш юм аа. Бидний бурхан чинь амьд бурхан бидтэй. Бидний бурхан чинь будаа бөө биш дээ. Тэг чи яг ийм нэг мухар сүсгийн сэтгэлгээгээрээ бид нар яваад байна. Бүгд одоо тэр заалгаж байгаа, заалгуулж байгаа бүх хүмүүс нь бид нар адилхан байгаад байгаа байхгүй юу? Яг өөртөө тэгж хэлүүлээ, тэрэндээ үнэхээр хараалгүй байна гэж хэлээд өөрөө өмнө зовлон дотор өвчтэй байна. Ядуу байна. Тэ хөрчин ятаа. Заалмад маш олон солилцсон гэсэн эрүүл мэндээр бидний хангасан цаахуу үед баяраар хангасан тэ. Энэ ерөөлөд харагдахгүй л байгаа хаалт дотор явж байгаа гэсэн үг шүү. Харин тийм. Тэгээд та бүхэндээ хүн болгон та өөрөө жинхэнэ итгэж хүн үү? За энд ингээд дурдахтаа жинхэнэ итгэж хүн. Жинхэнэ итгэж хүн гэж ямар хүн байдیں۔ Жинхэнэ итгэж хүн жинхэнэ эзэн дотор өөрийгөө өхүүлсэн, харуулсан, сэтгэлээ өхүүлсэн. Өнөөдөр бид нар яг сэтгэлийн төвшөнд явсан гэж хэлсэн шүү дээ. Сэтгэлийн төвшөнд маш олон жил явсан. Харин өнөөдөр энэ дээрээ дахин ширээн дээр Бурхны яг тэр ариусгал дотор 7-7 хоног дотор бидний тэр одоо яг би өөрөөр ярих юм бол миний тэр 49 жил сэтгэлээрээ удирдуулсан нэр бохирдсан гин нүгэл дотор бохирдсан тэр бохир заваа сэтгэл маань үнэхээр аврагдаж эхэлж байгаа байхгүй. Сэтгэлийн аврал гэсэн шүү дээ. Бид нар сүнсний аврал руу итгэлээр орсон мэдээж. Гэхдээ бидний сэтгэл биднэрт яг ариун сүнсийг ажилуулахад яг өндөө муухагаар хэлэх төвөг болж байгаа, гай болж байгаа. Сэтгэл дандаа хүний сэтгэл ажилладаг. Гэхдээ тэр сэтгэлийгээ дандаа миний сүнс юм гэлээ. Сүнс сэтгэл хоёрын ялгаатай. Миний сэтгэл юм гэлээ биш. Сэтгэлээ сүнс гэж хандуулдаг. Одоо үнэхээр нэг өдрийг ч гэсэн хаалт дотор өнгөрөөд ямар ашиг байгаа гэдэг. Өвчтөе өнгөрөөд ямар хэрэг байгаа. Ядуу өнгөрөөд ямар ч ашиг байхгүй учраас эдгэрэл чөлөөтийг та өнөхөр авах гэж та өөрийнхөө төлөө зоригтой алхам хийх ёстой маа. Энэ бол таны шийдвэр юм аа тийм. За яагаад эдгэрлийг авах хэрэгтэй вэ гэж ярьсан шүү дээ. Та түрүүндээ Монгол их усүр нь яг юу юм бэ? Монгол Библиэлд бурхан хүнийг бүтээгээд бүх бүтээлээ бүтээч дараа нь нэг сайн болжээ гэж хэлсэн. Гэхдээ бурхан өвчнийг бүтээгээгүй тийм. Бурхан өвчнийг бүтээгээгүй учраас яагаад нэг сайн болсон гэдэг үгэн дотор эдгэрэл чөлөөлөлт байгаа байхгүй юу? Тийм чинь бурхан мөнхөд оршин байгаа бол Библиэр бичсэн шүү дээ. Сатан ч гэсэн байгаа юм байна. Адамын хийсэн буруу зүйл нь тэр гим нүгэл үлдээд тэр сатаныг оруулж ирсэн тийм. Тэрнээс үүдэлтэйгээр өвчин, зовлон, маш их зүйлүүд их үүсрүүд нь гарч эхэлж байгаа. Тэгвэл тэр Адамаас дамжиж ирсэн зүйлүүд одоо хүртэл уламжлагдаад яг үр хөвгөдөд нь дамжиж байгаа шалтгаан Каин гим нүглийг үлдээд хараалдаа ордог. Тэгвэл хараалт бүр үе удам буюу Адамаас эхэлдэг юм байна. Өвчин зовлон Адамаас эхэлдэг юм байна. Тэгвэл энэ дэлхийд бурхан мөнхөд оршин байгаа бол чөтгөрч гэсэн байгаа юм байна. Тэр биднийг нүгэл хэлэнц үүдий чинь тогшноо. Тэ чи түүнийг дийлэх ёстой гэдэг чинь нүгэл буюу сатан чөтгөрөөд үргэлж бидний хаалгадаг тогшиж идэг. Тэ тэгвэл хүн гим нүгэл хийх үедээ яах нь үүд хаалга нээж өгдөг чөтгөрийг оруулж тэрүүгээр дамжиж хүчин яг үсрээд гарч ирэх юм байна. Тэгвэл та эдгэр шаардлагатай шалтгаан та өвдөө эцэс чинь дамжиж ирсэн тэр зүйлүүд чинь өнөөдөр таны амьдрал дээр нээлттэй хаалга буюу тэ хараал ажиллаад байгаа бол та тэрийг яаж чадахгүй штэ. Тийм учраас тэр хараал буюу гим нүглийг тэр өвчнийг эдгээгч тэ тэр бүх зүйлийг Библиэлд өгөхийн тулд Есүс бидний төлөө ирж байгаа. Яагаад энэ бол хамгийн том бид нар эдгэх шаардлагатай зүйлүүд нэг байгаа байхгүй. Адам гим нүгэл үйлцсэн учраас сүүлчийн Адам тэ ирсэн гэж штэ тэ сүүлчийн Адам тэр нь хоёр дахь Адам биш гэж хэлсэн тэ сүүлчийн Адам ирсэн шалтгаан нь
гэм нүглийг дуусгаж чөтгөрүүдээс бидрэг чөлөөж өвчнийг эдгэхийн тулд яагаад бол эдгээр нь анханасаа бурхнаас эхлэлтэй биш байсан учраас тийм учраас бурхан өөрийнхөө анхны бүтээсэн бүтээлээр байлгахын тулд эдгээр чөлөөлтийн үйлчлэлийг бидэнд өгөхийн тулд энэ дэлхийд ирж байгаа. Тэгэхээр хүн зайлшгүй эдгээр чөлөөлтийг авах шаардлагатай. Яагаад бол Адамаас дамжсан хараад одоо хүртэл яваад бол бидний өвөг дээдс дээр байгаа хараад явсаар байгаа. Тэр хин дээр тасарч байгаа бол сүүлчийн Адам буюу Есүс Христээр тасарч байгаа бол бидний эзэн Есүс Христээр очихгүй бол бидний гэм нүгэлгүй хараад тасрахгүй гэсэн. Тэгвэл бид нар эзэн дээр ирчиж тэр хараад бүрэн тасарч бид нар эдгэрэл чөлөөлтийг авах шаардлагатай байна. Тэгвэл энэс гадуур зүйлийг хэлжээгүүл тэнд хараад тасрахгүй. Тийм учраас хүмүүс одоо хүртэл өвчтэй, зовлонтой чөлөөлөх шаардлагатай амьдраад байгаа нь шалтгаан нь одоо нөгөө нүн бод дээр нүдэн дээр харагдаж штэ тий өөртөө өвдөж гин гэдэг чинь дээрээс юу нь мэддэхгүй байгаа өвчин зовлон байгаа бол тэр угаасаа бурхан тэр зүйлийг өгөөгүй. Тийм. Тэгэхээр өвчин зовлон хараалыг өгөөгүй. Энэ анхнаасаа бурханаас эхлэлтэй биш учраас. Есүс үйлчлэлийн 3-1 нь эдгээр чөлөөлт үйлчлэл байсан. Энэ үед хин төрх үзчихсэн юм бэ? Есүс үйлчлэл хүмүүсийг эдгэж чөлөөлөхөд бас тохиолж ирсэн хүмүүс байсан. Энэ үсэн байдал өнөөдөр бас байна тий. Ер нь юм ирэлдэг юм бэ. Одоо ч ерөөсөө бидтэй яг л зэрэгцээд явж байгаа тийм аль ч үедээ тэгэл явдаг юм байна л тий. Биштэй хүн юм хэрэгтэй байдал би ирлээ. Иесус ирсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр итгэвчсэн бол бид цэв цэвэрхэн болсон. Цав цагаахан цаас шиг болцсон гэж бодож ингэж явах нь маш буруу байгаа байхгүй. Харин Есүс Христээр бид нар яагаад ирсэн? Бид нар яаж явж байгаад Есүс Христ итгэж вэ? Тэ? Бид нар яагаад эзэнд итгэж вэ? Бид нар яагаад эзэн дээр ирчих вэ? Өвчтэй учраас. Энэ өвчтэйг олон янзаар ойлгох хэрэгтэй шүү дээ. Зөвхөн өвчин биш. Эдгэрэл чөлөөлөлт хэрэгтэй учраас бид нар Есүс дээр ирсэн байгаа байхгүй юу? Тийм учраас Есүс үйлчлээ далд хийгээгүй тэ? Бүгд ил хийсэн шүү дээ. Эдгэрэл чөлөөлөлт үйлчлээ бүгдийг ил хийсэн. Тэр чинь ерөөсөө тэр үеийн хүмүүс мэдээж яг гайхамшиг гэж хаачаасаа. Харин энэ угаасаа байх ёстой зүйл гэдгийг Есүс Библиэлд зөндөө хэлсэн байгаа. Та нар дагуулдаг зүйлүүд мөнгө та нар эдгээ, та нар чөлөөл, та нар тухайг та нар гэрчил хэлсэн байгаа шүү дээ. Яг энэ зүйл болж байхад энийг онцгойлон хараад энэ буруу усал байна. Онцгойлон хараад энэ буруу, үнхэн буруу гэд ийм айц итгэгч нарыг аягүйх байгаа. Одоо олон Есүс гарч ирнэ. Би энд байна, тийм. Би Есүс байна гэж олон Есүс гэсэн. Тэдний нэг нь яг эдгээр гэсэн ойлголт бас итгэгч нарыг байгаа. Гэвч энэ бол Библиэлд байгаа байдаг зүйл Есүс өөрөө 3-1 эдгэрчлэлт үйлчлэж хийсэн гэсэн шүү дээ. Тэгээ өвчтэй хүнд эмч хэрэгтэй адил бирлээ гэж хэлсэн. Итгэгч нар эдгэр чөлөөлөх хэрэгтэй. Марк 3:5 дээр хатангаар гартай хүн мэдэн штэ амралтын өдөр сайныг үлдэг эсвэл ёрын мөг үлдэг амь аврах эсвэл хүнийхээ аль нь хууль нийцэхгүй гэж асуусан чи тэд эс дуурваа. Гэсэн чи Есүс ууртаагаар тэднийг тойруулан харсан. Зүрхнийх нь хатууд харамсаж тэр хүнд гараа сонгох гэж хэлв. Гараа сонгосонд гар нь эдгэрсэн байлаа гэж байгаа байхгүй. Тэгвэл зүрхнийх нь хатууд гүнд өнөөдөр эдгэрч хөлөлтөд хэн эсэргүүцэд байна вэ гэнгүүт өнөөдөр өвчин зовлонгоос салж байгаа, өвдөж зовж байгаа хүмүүсийг хараад эсэргүүцэж байгаа хүмүүс нь зүрхнийх нь хатуу гэж байгаа. Тэр хүмүүсийн зүрх хатуурсан байна те. Тэгээд тэр хатуу зүрхэн дээр хэн ажиллаж байгаа вэ мэдээж хурц сүнслэг те. Гэхдээ тэр сонголтыг хэн хийж байгаа вэ? Тэр хүн өөрөө хийж байгаа байхгүй. Хүнийг өрөвдөж хайрлах уу? Тэ эдгэрж байгаа хүнийг хараад эдгэрлийг аваасаа гэж хүсэх үү? Эсвэл тэр хүнийг хараад чи наатаа болио гэж хэлээд өвчтөд үлдээх үү гэдэг тэр хүний өөрийнхөө сонголт байгаа байхгүй. Тэрүүгээрээ дамжуулаад тэр хүн чөтгөрийг оруулах уу гэдэг сонголтоо хийж байгаа. Гэтэл яг үнэндээ бол тэр хүний өмнөөс өвдөж үзээгүй ээжэж чи тэр эдгэрэл дээр битээ оч гэж хэлэх. Ямар хатуу зүрх сэтгэлтэй хүн бэ? Тэр хатууртэй өмнөөс нь зовхгүй байхгүй. Тэгвэл өөрөө тэр эдгэрэл чөлөөлөлт буюу өвчин зовлон амсаж үлдснийхаа дараа л тэр хүний ямар өвдөлтэйг хүн яагаад эдгэрэх шаардлагатай гэдгийг хүмүүс мэдэрч эхэлдэг. Тэр үедээ хүмүүсээ боож тэр зүйлүүдийг дэмжиж эхэлж байгаа. Тунгад эсэргүүцэж байгаа тэ эргэн тойрныхоо хүмүүсийг бас харах хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө зүрхийг шалгах. Яагаад эсэргүүцэж байна? Миний дотор яагаад ургуулхад байна? Тунгад фарисеучуд гарч Есүсийг хэрхэн хүнийг талаар түүний эсрэг тэр даруй Херодынхантай зөвлөж байна. Тэгвэл фарисеучуд өөрсдөө бурхны хүмүүс гэж хэлдэг байсан хэрнээ эдгээр чөлөөлт хийж байгаа Есүсийг эсэргүүцэж байна. Тэгвэл одоо ч гэсэн яг тийм болж шүү дээ.
итгэл чөлөөлөлт авах гэж байгаа хүмүүсийг яагаад эсэргүүцээд байна вэ? Тэнд юу ажиллаад байна те? Тунгад энэ өөрөө тэр хүн хэн болсон байна? Фарисей болсон байна уу? Эсвэл Есүс тэр очиод итгэл чөлөөлөлт авах гэж байгаа хүн байна уу? Энэ сонголт нь бас л таны өөрөө чинь эсэргүүцээд зогсгоо. Тэгвэл та өнөөдөр фарисей юм байна те? Харин итгэл чөлөөлтийг дэмжиж очиод авч игэл тэр хүний итгэл чөлөөлж тэр зүйлийг харах болгон таны зүрх сэтгэл хайраар дүүрэнтэй. Яг бурхан хайр гэж хэлсэн. Би бинийг хайрлах гэж хэлсэн. Тэгвэл эдгэрж байгаа хүнийг хараад хайрлахгүй бүр яхаа тийм. Юундээ уурлаад байгаа. Хайр тэрийг хараад уурлахгүй. Яг үүнд бол энэ чинь эсрэг тэсрэг зүйл болоод яваа. Буруу зүйл юу байгаа юм? Тэр хүн чөлөөтэй тий бохор сүнстэй угаасаа биднес чинь энэсээс итгэж чинь гэдэг чинь биднес харагдахгүй байгаа. Нэгээр дээр ариун сүнс байна, бурхан байна гэдэг чинь бид сүнслэг зүйл итгээд байгаа зү. Тэгвэл сүнслэг бохор зүйл ч гэсэн орж ирчээд байна шүү дээ. Тэрийг чөлөөлөөд тэр бохор зүйл дотор хараалаар өвчин дээр ингэж тэг хүлэгдсэн байгаа нь дьяволын эсэргүүцлээр бурхан Библиэд хэлсэн байна шүү. Тэрийг эсэргүүцээд зайлуулад нэг ч гэсэн хүн чөлөөлөгдөөд нэг ч гэсэн хүн итгэрээд тэр заван бохор зүйл дотроос чөлөөлөгдөд яагаад ургуутаад байгаа юм? Яагаад энийг хүмүүсийг айцаар хүлээд байгаа юм? Яагаад тэр хүмүүсийг итгэл чөлөөлт нь сав болоод байгаа юм? Энэ бүр зүгээр л эрүүл ухаанаар л зүгээр ингээд бодлоо тий? Энэ ч юунаас айгаад байгаа юм? Яг л энэ фарисей зам байгаа байхгүй тий? Тэр амралтын өдөр гэж амралтын өдөр итгэлийг хийж өгöd Есүсийг бас л тий энэ амралтын өдөр итгэжлээ. Яг тэрний ичих юм байхгүй юу? Есүс амралтын өдөр эзний төлөө юу? Эзэн амралтын өдрийн төлөө юу? Тэр хүнтэй амралтын өдрийн төлөө юу гэсэн шүү. Тэгэхээр өнөөдөр итгэл чөлөөлтийн үйлчлэл хүмүүсийн үнэхээр хэрэгтэй зүйл болоод энэ зүйл хийгдээд байна. Тэрнээс ш хүнийг хулгайлах гэсэн ч юм уу? Эсвэл яаж байгаа те эрх мэдлийн төлөө ч юм уу? Тэр газар нэр төр орж авахын төлөө ерөөсөө тэр зүйл биш ээ. Ерөөсөө тэр зүйл биш шүү гэдгийг бүр дахин хэлмээр байна тий. Тэгэхээр нөгөө энийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг айцаар хүлж байгаа. Эн чинь тэр чинь буруу зүйлийг дагаад буруу зүйл зүгээр л эрүүл ухаанаар бодооч ээ гэж хэлмээр байна тий. Буруу зүйлийг итгэх гэж байгаа хүнд тий өвчтөө явж л байл та. Тийш очоод итгэх гээд энэ чинь болохгүй шүү гэж. Тэгвэл тэрийг айцаар хүлж тийш очоод би өвчнөөсөө итгэх юм байна гэд өвчнөө хайрлаж байгаа. Тэр тий хараалаас өөрөө чөлөөлөхгүй тэрийг авч байгаа хүн ч гэсэн өөрөө бас бодлоо тий. Итгэлийг авч байгаа хүн хин нэгний хэлсэн үгнээс болоод итгэхгүй өвчин зовлонтойгоо явах нь тэр хүн дүүртэн гоё бай. Тааламжтай юу? 10 20 жил өвдчихэд итгэл өгөө гэдэгхэд өвчнөөсөө салгая гэдэгхэд хин нэгний үгнээс болоод итгэлийг авахгүй байж бол үнэндээ бол амар хайр байгаа байхгүй юу? Тэр харин тэр хүний оронд өөрөө тавьд. Өнөөдөр өвчтөе хүн идэгрээд тий баярлаад их чөлөөнд гараад эргээд харахад эргэн тойрныхын хүмүүс, дотныхын хүмүүс тий жигшиж харж байгаа тэр хүнд ямар мэдрэмж төрөх бол хараад өөрийг нь идэгж яхад цог баярлаасаа гэж хүснэстэй. Гэтэл идэгрээд эргээ харж ангууд чи өстө нэрээ тий буруу юмд явсан чи ингэсэн гэж жигшиж тэр хүнийг гүтгэж байгаа бол тэнд яг жинхэнэ хайр бас явагдахгүй хэрэг байх. Тийм харин одоо бид нар чи ер нь христийн бие чи яг л ижлэх нийгэмдэг адилхан болсон юм шүү. Уул нь бол ингээд эвнэлтэй яг нэг бурхан аав Есүс Христ ариун сүнсийг ярьчаад тэгэл ингээд үлсэлтэй бол атааргаар тэтэс өмрөөдэй гэж явж болохгүй ингэж болохгүй гэж хүмүүст ирэх чөлөөг өгөхгүй мөрөөдөж чинь хүсэж чинь эзэн дотор. Үнэхээр эзэнд хайртай ариун сүнсийг таньдаг мундаг пасторууд нь гарч ирээд үнэхээр эзний энэ ариун сүнсний ажил энэ цэвэр ариун сүнстэй тослогоор хүч чадлаар хийж байгаа зүйлийг энэ тад ороод яриасаа гэж хүсэж байна. Үнэхээр эзэнд хайртай эзний өмнөнийг хамгаалъя гэж бодож байгаа хүмүүс бол цаанаа өөрсдөө ингэ нуугдаад тийм шүү үнэн шүү гэж бодож явж байгаа пастор зөндөө байгаа. Гэхдээ та нар өмнөнийг хамгаалах эзэн та нарыг үнэхээр өргөмжилж юу болно шүү дээ. Тийм учраас үннээс ичээч. Тэр Есүс бидний Бурхны өмнө бидний өмгөөлөгч гэж яддаг шүү дээ тийм. Тэгвэл бид нар яагаад Есүс загалмай дээр цогцолдоод тэр 2000 жилийн өмнө төлсөн төлөөсийг тийм өмнөөс нь өмгөөлж ярьж болохгүй гэж тэмцэж байна. Ариун сүнс 2000 жилийн өмнө болсон зүйлийг яг өндөө бид нар мэдэх байхгүй юу? Тэнд ямар юу зөвлөлтүүлсэн, яаж гарсан, яаж шархсан яг эхлэл нь юунаас тэрийг зөвхөн ариун сүнс мэдж байгаа тийм. Тийм учраас ариун сүнс бидэрт илчилж ойлгуулж өгөхгүй
Тэгэхгүй бол бид нар тэр хүний зовлон бэрхшээлийг буюу Есүсийн зовлон юу туулж байгааг бид нар мэдэх боломжгүй байгаа. Тэгээ ариун сүнсээр удирдуулах үед ариун сүнс бидний зүрхэнд тэр өвдөлтүүдийг мэдүүлж байгаа. Яг өнөөдөр бид нар гэм нүгэл хийхэд тэр гэм нүгэл Есүсийн бидэд нэг шар болж очт юм байна. Тийм учраас бид нар гэм нүгэл хийх тусам Есүс яагаад хүн нүд халтрам нүд халтрам хүн харахын эцгүй амар болж байна гэдэг чинь бид өнөөдөр тийм амар хэмжээний гэм нүгэл үйлдсэн учраас тэгээд бүр ертөнцийн гэм нүглийг өөр дөрөө үүссэн учраас тэр их шарах зовлон Есүс үрж байгаа юм. Тэнд хэн суугайсан? Тэнд ариун сүнс суугайсан. Ариун сүнс тэр өвдөл шарах зовлон бүгдийг мэдж байгаа. Тийм учраас бүхий л 2000 жилээс хойш тэр бүх зүйлүүдийг ариун сүнс бидний зүрхэнд мэдүүлж байгаа байхгүй тийм. Ариун сүнс бидний мэдүүлэхгүй бид нар хинч мэдэх боломжгүй. Тэрийг мэдүүлэх ариун сүнсийг эсэргүүцчихвэл яаж бурхны хийж байгаа зүйлсүүдийг ойлгох юм тийм. Яаж бурхны хийж байгаа эдгэрлийг ойлгох юм бэ? Өнөөдөр бид нар сүнсэндээ ямар их зов зүдэрсэн хүн хэцүү байгааг нь ариун сүнс мэдж байгаа байхгүй. Тийм учраас чиний наад үүрэх тийм зов зүдэрч байгаа юм чинь Есүс аль хэдийн өөрчлөсөн штеп. Чи наадгаа дахиж өөрөх шаардлага байхгүй гэж. Хэрвээ тэр хүн эдгэрч чөлөөлтийг авахгүй өчтөө зовлонтойгоо яваад ах юм бол Есүс дэмий заалман дээр цуглагдсан. Яг цуглагдах юм тийм. Өөр байсан бол тэгвэл Есүс аль хэдийн үүрчээд ахад тэрийг авч ийна гэдэг чинь өөрөө Бурхны өмнө харуулсаж тийм ээ таны хийсэн зүйл үний юм байна. Би таны хийсэн зүйлийг өнөөдөр би дараагаар хүлээн авч эдгэрлийг тань хүлээн авч тийм. Тэгжиж бид Бурхны өмнө бодож тунгад Бурхан бид нар гайхалтай эдгэрлийг өгч байна. Сүнсэндээ сэтгэлдэг ямар зүйлийг туулж явж байгаа тэр бүх зүйлийг ариун сүнс мэдж байгаа учраас бид нар тэр бүх зүйлийг ариун сүнс нэг бүчлэн бид нар зааж мэдүүлж ийм нарийн зүйл өгдөө шүү. Эдгэрлийг чиний өмнөөс өрцөн шүү. Эдрийг ариун сүнс бид нар зааж өгч байна тийм. Тэгжиж бид нар эдгэрлийг авч байна. Тэгээд бид нар ярьж байна. Өнөөдөр тийм их зовлон бэрхшээлийг үүрчээд тийм. Тэгээ 2000 жилийн болоод аль хэдийн өнгөрсөн зүйлийг хүн өнөөдөр мэдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ариун сүнс Есүсийн өмнөөс өмгөөлн ярьж байгаа юм. Өмгөөлж Есүсийг гихчлэн ярьж байна. Үнэн шүү. 2000 жилийн загалмай дээр тэр зүйлийг хийсэн шүү гэдэг зүйлийг гихчилж байна. Гэхдээ өнөөдөр ариун сүнс өнө харагдахгүй мэддэхгүй байна тийм. Тэгвэл яаж ярих вэ? Итгэж хүмүүсийн амаар дамжуулж ярьж байна. Зүйлийг итгэж хүмүүсийн зүрхэнд илчлээд тэгээд бидний амаар дамжуулах ариун сүнс гихчилж ярьж байгаа учраас бид нар өнөөдөр тэр гихчлэлийг буюу Есүсийн хийсэн зүйлийг өмгөөлж ярьж байгаа юм. Тэгвэл эдгэр чөлөөтөг үйлчлэл эсэргүүцэж байгаа хүн хин нэгэн өвчтөй зовлонтой хүнийг эдгэрлийг авах гэж байхад зогсоочоод тэгчээд яаж та өөрөө би Есүст итгэдэг гэж ариун сүнс сайн мэдээг тарааж байна. Юуг нь тарах гэж. Тэр загалмай дээр өвчин зовлонгийн авсныг нь тарах биш үү тийм. Тэр бүх зүйлийг өгж явах чинь эсэргүүцчихвэл яг үүндээ та Есүсийн загалмай дээр зүйлсэн төлөөсийг үүсгэж байна гэсэн. Түүний үхлийг үгүйсгэж байна. Яг бол Есүс загалмай дээр үхэхдээ бидний нүглийг аваад өгсөн. Энэ бол үнэн бөгөөд хизээч өөрчлөгдөхгүй мөнхөд оршин байх. Тэгээд амьдсан. Амьлаад Бурхны баруун гар заларч байгаа. Тэгвэл бид нар яагаад эдгэрч байгаа гэхээр биднийг эдгэх тусам бидний дотор байгаа шарах эдгэх тусам Есүсийн загалмай дээр үлсэн шарах эдгэрч байгаа юм. Адилхан яа бид нар нэг гэсэн шүү дээ. Тэгвэл бид нар өвчтөйг бол Есүс загалмай дээр одоо өвчтөй л байна. Бид нар эдгэх тусам Есүс эдгэрч дээ. Тэгжээж би өвч Есүс амьдэрч тэр амьд гэдэг үг бий л болж байгаа юм. Тэгэхгүй бол яах вэ? Өвчтөй яваад бол яг үүнд бол Есүс загалмай дээр амьд байж чадахгүй байгаа байхгүй. Бид нар эдгэрчээж Есүс амьд явж байна. Бид нар эдгэх тусам бидний нэг шарах эдгэрэг Есүсийн загалмай дээр төлсөн тэр шархсан нэг шарх эдгэрч байна. Есүс ингэж төлөөс буюу тэр золилт хийгдэж байгаа юм. Тийм учраас бид нар эдгэрэх зайлшгүй шалтгаантай. Бид нар эдгэрснийхаа дараа эзэн бурхандаа талархлыг өргөн. Ямар их зүйлийг өөрсөн гэдэг тэр зовлон бид нар мэдэрч байгаа юм. Тийм учраас өвчтөй байгаа нэг хүнийг хараад та наатаха үүрэх хэрэггүй. Яагаад гэвэл таны төлөө Есүс загалмай дээр бүгдийг үүрсэн учраас та тэр эдгэрлийг авчих. Тэгвэл Есүс загалмай дээр дэмий өгөөгүй. Яагаад загалмай дээр дэмий өгөх? Паул хэлжсэн шүү дээ. Загалмай өгөхийг бид нар дэмий хоосон болгож болохгүй гэдэг. Энд чинь өөрөө бид нар эдгэрлийг авах шаардлагатай учраас байгаа юм. Тэр нөгөө бас бидний зүгээс өгсөж хоолны эдгэрч хөлөлтийн үйлчлэг зорилго нь бол бусад одоо сүмж хоолойны итгэгчнэрийг өөрсдөө
оруулах гэсэн ямар санаа агуулгаагүй ийм зорилго байхгүй гэдгийг одоо тэр эсэргүүцээд байгаа тэр одоо тэр хориод байгаа одоо патрахлагч үү эсвэл одоо тэр хүмүүс одоо хэлмээр байна. Энэ бол ийм санаа байхгүй. Энэ итгэгч нар эдгэрэл чөлөөлөл хэрэгтэй байна гэдэг нь онцгой чухал ярьж байгаа гэдэг нь хааш ойлгох хэрэгтэй. Тэр над нэг юм боддог. Бид нэс маш практик юм ярьж байгаа байхгүй. Өөрсдөө юм давж гарчаа. Өөрсдөө эдгэрээд өөрсдөө амьдралаа туулаад гарсан юм ярьж байгаа. Хин нэгний амьдрал болсон ч юм уу эсвэл авсан мэдлэгээрээ юм уу ярихгүй. Бид маш практик маш амьдрал дээр гарсан үр жимсээ хараад авч туулаад тэр өвдөлтөө үедээ өвдөлтөө баяртай үедээ баяртай нулимстай үедээ нулимстайгаар ингэж процесс дондор явж байгаа. Харин та бүдэг ч гэсэн энэ зүйлийг амсаад эзний жинхэнэ өрөө жинхэнэ нууц дотор оршигч нууцаар оршигч эцэгтэй мөр та нар балчир хүүхдүүдэд нууцаа илчлэн гэж хэлсэн шүү дээ. Есүс сүнсний хүч дотор галилд буцаж ирв. Тэгэхээр Есүс одоо ариун сүнснийхээ хүч дотор өөрөө Монгол хүмүүст Монгол хүнийг илгээж штеп. Дотор оруулаад ингээд Монголд авчраад Монгол хүмүүсийг нэгдгээ чөлөөлөе гэд ингээд аваад ирэнгүүт Назарт ирэнгүүт Галилд ирэнгүүт юу болсон бэ гэхээр намаа нэгээд Иесус над дээр би сайн мэдээг ядуус дэлгэрүүлж намайг тэр тосолсон тэр намайг илгээсэн болдосод би их чөлөө тунхлаж тохрууд тагаа өгч дарамтнд байсныг би чөлөөлөхөөс эзний тааламж шиг энэ гоё сайхан сэргэлтийн жилийг би Монголд авчирч байна. Монгол хүнийг үнэхээр ариун сүнсний хүч дотор авчирч байна гэнгүүт юу болж байна? Галилч үуч байгаа байхгүй юу? Түүчилсэн бэхээр нэг ч шизүүлэгч төрсөн газраа хүндлэгддэггүй. Тэгээд ингээд тэр чуулганууд одоо энэ синагогуудаар явхад арсайчууд нь ерөөсөө хүлээж авахгүй шүү дээ. Үнэхээр сохортоолон үнэхээр хэрэгтэй эзний үнэхээр хангамж хэрэгтэй тэр хүмүүс л хүрлийн ирээ чөлөөлөх гэж байгаа. Яг үнэндээ бол тэр зөвхрөөгүй байгаа байхгүй. Үнэхээр тэр эзний сахилчуултанд ороод үнэхээр хүнд байдал ороод үнэхээр хүнд хэцүү зүйлийг цөлийг заавал туулах шаардлага бид нар түүндээ байхгүй шүү. Хангалттай цөл дотор явлаа. Эзэнлэгөө хурдын ирээд тэр эзний гайхамшигтай Монгол орнд өгч байгаа тэр 30 жил өгдөөгүй тэр сэргэлт хастай байхгүй яг. Үнэхээр төрлөх хоттой хүлэгдээгүй хүч гайхамшгуудыг хийж чадсаггүй би тийм. Үнэхээр тийм ерөөдөө одоо өөрснөө бити хаагасаа үнэхээр бүхний хаанчл ирчээд байна энэ бүгдийг гайхалтайгаар одоо хүлээж авч ресентер нэгэн бэгээд байгаа тийм нэгдэж хүлээж авмаар байна тийм. Яг бидний яриа мэдээж нөгөө сайн ярих хамхаа муугай төрлөд ярэ гэдэг шиг бас одоо эсвүүцэд байгаа тал руу нэг ярьчлаа. Гэтэл бол бас бүгд тийм шээ. Үнэхээр одоо бурхан байна штэ. Энэ яг Библиэд бичигдсэн болгон Монгол орнд ирчтэй штэ. Ямар гахалтай вэ гэж одоо сэтгэлдээ, сүнсэндээ баярлж байгаа бол бурханд үйлчлдэг пасторууд, ахлагч нар тийм сүм чуулганууд бол холбогдсон байна тийм. Тэгээд одоо итгэгчдэд бол бас их бүр онцгой байгааг бол ялгаагүй харсаар байна л та. Би огт итгэдэг хүн бурхан үнэхээр байдаг. Бурхан ингэж хүмүүсийг эдгэж байна гэж хэлээд ямар гоё юм бэ тийм үү? Би очиж болохгүй. Болохгүй яах юм бэ гэвэл ирээд эдгчээд өнөөдөр итгэж болчиход сууж байгаа хүмүүс байна. Тэгэхэд итгэгч хүн болохоор хин нэгэн одоо та хэдийнхаа яриагаас сонсохоор Парисаа сүнсний үгийг хүлээж аваад хүлэгдээл очиж чадахгүй. Бурхан тэнд байна, асууд байна гэхээр айц хүлээсэнд орчоолгүй бурхан энд байна гэж томхоглож чадахгүй байгаа хэрэг. Тэгэж нар тэгэж нар тэгээд тэгэж биш хүн болохоор үе тэгээд юм байвал хамаагүй очиж гээд ирээд бурханыг хараад өнөөдөр бурхан тэгээд үйлчлэл хийж байгаа юм шиг шин. Тэгэж хүн нэгдэж штэ. Та нар уучлал тэгвэл мөн уучлах болно. Тэгээд би уучлаа гэж ингэсэн мөртлөө яг уучлаагүй явж идэг нэг дургуус банк хийсэнтэй үл уучлал зүрсгэлд нь явж идэг. Уучлах хэцүү уучлах чадахгүй маш бас хэцүү зүйл бас байдаг тийм. Гэсэн мэтлээ хэрэгс тэрвэрсэн. Тэгсэн мэтлээ ингээд уучлах чадахгүй ийм зүйл ингээд байгаад. Тэгвэл энэ бол ингээд бахан хаад биш одоо юуны сэтгэлийн хатхыг хийж чадахгүй байгаа бол харин эдгэрч чөлөөлт юм шиг сүнсний төвшөнд гайхалтай уушлал эдгэрч чөлөөлт болдог байхгүй юу. Ингээд энэ чинь яг эдгэрч чөлөөлтөнд ирэх шалтгаан, таны ирэх шалтгаан ганцхан жишээ л юм. Тийм таны онш бол одоо үл уучлал бол та хараал дотор байна. Тэгээ хараалыг тургуулагч
чи тунхаг ёс руу яв гэж яриа гарсан гэлээ. Хараалаа гэж бид нар яг үннийг л ярьж байгаа. Яг үнэхээр үннийг ярьсан хүмүүсийн дотор байгаа нөгөө шашны сүнс нь шашны сүнс чи фарисеа сүнс чинь атаахагч алуурчин сүнс аахгүй. Есүсийг алсан сүнс шүү дээ. Тэр сүнс чинь ажиллаад байна гэж. Тийм. Тэгэнгүүт л үнэхээр бодтой яг үнэн бид нар үнэхээр бодтойгоор тэр сүнс дотор уул нь бол ингээд Галаад 3:13 тунхаглаад байгаа юм. Яг тунхаглаад байгаа. Тэр нь бол Бурхны үг амьтай, хоёр талтай эртээс сэлэнээс хурц бөгөөд үнэхээр сүнс хийгээд сэтгэлийг салтлаг нэвтрэг ороод зүрхний бодол санааг шүүн гिचээд тэр тунхаглаж байгаа үг нь яг сонсож байгаа хүмүүсийнхаа зүрхэнд байгаа бодол санааг шүүгээд тэр хүмүүсийн дотор ажиллаад тэр хүмүүсийн гадна тал зам чанар нь амьдрал нь өөрчлөгдөж гэнэ гэдгээр л бид нар харах хэрэгтэй хүмүүсийн зэрэг харагдсан шүү дээ. Тэгэхээр Христ бидний төлөө хараад болсноороо бидний хуулийн хараалаас зайлсан юмаа итгэгч нараа яг л хуулийн хараал гэдэг чинь хэн нэгэн хүний хэлсэн тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн зүгээр мэдлэгийн толгойн үг биш байгаа байхгүй зүгээр нэг амьгүй бичээсийн үг биш байгаа байхгүй. Тэгэхээр модон дээр өлгөгдсөн хүн бүр хараагдсан гэж бичигдсэн байдаг гэхээр бидний эзэн модон дээр өлгөгдсөн. Гэхдээ биднийг тэр хараалаас чөлөөсөн бид нар зүгээр итэг гэсэн тэр төсөөллийн боддоод итгээд явж исэн ч юм уу хэн нэгэн бид нар итгэгч биш байхдаа аавдаа юм уу багштаа итгэл явж исэн мэт тий ямар нэгэн юмд итгэх биш амьд бурханд итгэж бодтой тэр амьд бурхантай харилцаа маань ариун сүнс байсан байхгүй. Ариун сүнсийг бид нар зүгээр танилцаагүй л явсан байхгүй. Ариун сүнс бурхан яг бидний дотор бидний дээр үнэхээр энэ газар дэлхий дээр бурхан эцэг Есүс Христийг төлөөлж ажиллаж байна гэдгийг бид нар отоол хамсаж ариун сүнсээр нөхөрлөж сурч байгаа байхгүй. Хуу итгэж хүн эн чинь жинхэнэ өрөөл рүү орж байгаа байхгүй. Тэгэхээр манай сүм дээр үнэхээр пастор дээр маань тийм тослогоо нэгүсэл бурхан өгчөөд миний бүх хүмүүсийг аваад үнний мэдлэлөө ирээсээ үнэхээр энэ хүн дарамт үүрсэн хүмүүсийг чөлөөлөөрөө гэсэн энэ дуудлагын дагуу үйлчилж ирэхэд энийг дуулууртаагаар үйлчилж байгаа үйлчлэл үнэхээр саад болж байгаа хүмүүс бол нэгийг ухаараараа эргэлзэж айцтай байгаа хүмүүс бас нэгийг ухаараараа үнэхээр бид өөрснийхөө төлөө ч юм уу эрх ашигын төлөө байсан бол ингэж гэрчилж энэ зүйлийн төлөө үннийг ингэж хийхгүй байх байсан. Өөрснөө итгэрээд амж үзлээр бол за өөрснөө болоод явж бидний сайхан боллоо гэж болох байсан тийм. Тэгтэл бүх хүмүүсийн төлөө Монгол орн дээр маань үнэхээр бурхны хаанчлал сэргэл ирсэн учраас нэг ч гэсэн хүн үнэхээр энэ дарамтаасаа салаасаа итгэрээсээ чөлөөлөгдөөсөө гэсэн үүднээс энэ гайхалтай сайн мэдээг та бүхэнд хуваглаж байгаамаа, хэрчилж байгаамаа, хэлж байгаамаа. Тэрнээс биш эдгээр чөлөөлж явснараа бүгдээ манай сүм рүү ирээрэй гэсэндээ бишээ. Та нар сүмдээ хаана үнэхээр эзэн та гэдгийг хаана тэ дуудаж, хаана үйлчлэх гэсэн байна. Тэр газараа байж болно. Гэхдээ энэ тусалгаа, энэ үйлчлэл үнэхээр бурхан өөрийнхөө хүмүүст өгдөг зүйлээ хүн болгонд өгдөг зүйлтэй бас өгдөг зүйл болно. Тэгэхээр Монгол орнд Монгол хүн үнэхээр гайхалтай Монгол пастораар дамжуулж энэ итгэл чөлөөлөлд ирж байна. Тэгэхээр үнэхээр түрүү хэлсэндээ нөгөө Есүс өөрийнхөө төрсөн нутагт хүнлэгдээгүй, итгэлгүй байсан учраас тэр хүмүүсээр гайхамшиг итгэл чөлөөлөлд бас хийлдэггүй гэсэнтэй ижилхэн үнэхээр энэ гайхалтай зүйлийг монголчууд маань авахгүй, итгэлгүй байдлаараа өнгөрөх үедээ гэтэл гадаадаас олон хүмүүстэй олон сүм чухлаанаас биднийг урьж үнэхээр ирээч гэсэн хүсэл тавьж байна. Бидний хүсэл үнэхээр манай сүм чуулганыг урьж байгаа газар бол эзний тослогоо, эзний итгэл чөлөөлөл хаана явагдаж байна. Бид бол бэлэн үйлчлэхэд бэлэн байгаа тэр хүмүүстэй холбогдож байгаа. Тэгэхээр энэ сайн мэдээг бид нар энэ гайхалтай сайн мэдээг жинхэнэ эмийг та бүхэндээ эдгэрлийг чөлөөлтийг энэ газар бурхны үйлчлэлийг та бүхэндээ хэлж байгаа шүү. Тэгэхээр энэ зүйлийг зүгээр нэг эргэлзээгээр юм уу хүмүүсийг хэлж байгаа айц төгшүүрээр өөрсөндөө ирж байгаа зүйлүүдээр битгий ингэж энэ зүйлийг таглаараа хаагаараа боороо гэж хэлмээр дээ. Энэ бол сүнсэнд ирж байгаа та бүхний сүнсний авралын төлөө хийгдэж байгаа үйлчлэл байна. Монголчуудын авралын төлөө хийгдэж байгаа үйлчлэл байна шүү гэж хэлмээр байна. Яг үнэ. Заримдаа нь бол магадгүй бид
дайсагнан байж үнийг хэлж байна тийм. шүү дээ. Тий одоо дургуйслын ямар нэг байдлаар хөтлөж бас болох юм. Гэхдээ бид нар үнний талд зогсож байгаа учраас таныг ч гэсэн одоо үнэн рүү хөтлөхийн тулд өнөөдөр таны дайсан байж магадгүй юм аа. Тийм ээ. Төрөлтөл, самуурал эргэлзээнээс гарч байгаа байхгүй юу? Тэр энэ бурхны өгсөн үргэлжлэл бол одоо цаашдаа ч улам одоо хүчтэй, гайхалтай үргэлжлүүлсээр байх болно. Бүхнээс төгсөлж болгон гэдгийг бол Иесусийн агуу нэр дээр тань тунхаглахыг хүсэж байна. За тэгээд одоо түрүүнд монголчууд эдгэлчүүдтэй үйлчлэлд хавтаа ханддаг гэсэн шүү дээ. Жишээ нь одоо ярьж л та нөгөө бурхны гайхалтай одоо эдгэлчүүдтэй үйлчлэл дахин болох виза болох гэдэг асуулт бол манай хамаатнууд дунд байж байна тийм. Нөгөө ихний эдгсэн хүмүүсээ хараад ингээд эцэн ядаа хүлээж шүү дээ. Тэгэхээр би мэдээж бурхан өдрөө мэдүүлэх байх дахин болно. Тэр үйлчлэлд ирэхэд бол яад юм бэ гэдэг бас мэдээллийг би өвчмөр санагдаад байна л да. Эдгэрч огт үзээгүй те бурханы хүч яаж ажилтгийг мэдэхгүй хүмүүстэй магадгүй Христ хэрнээ бас бурхан яаж эдгэж чөлөөлөлтөө хийдгийг мэдэхгүй байгаа бол энэ хүмүүстээ бас зөвлөмж маягийн юм хэлбэл яасан юм бэ те. Энэ үйлчлэлд болох үед нь та их үедээ анхаарах юм чинь юу ах вэ те. Одоо нөгөө хайрсаас үнсэнд би автахгүй байна. Би гараад өөрөө төлөө би гарын тэгвэл авчиг гэдэг ингэ шийдчихэж байгаа бах тийм. Үнэхээр бурхныг хааж байгаа та өдөр чиглэлд үшин дээр их үнэхээр хүсэж байгаа бол хамгийн нэгдүгээр та зүрх сэтгэлээ давсах маш сайн хэмжих хэрэгтэй. Энэ бол маш чухал. Ариун сүнс мэдээж өдөр чиглэлд үйлчлэх ариун сүнсийн ариун сүнс ажиллана. Хэний зүрх сэтгэл, гэмшсэн зүрх сэтгэл байна. Тэн дээр ариун сүнс гайхалтай ажиллана. Гэмшсэн зүрх сэтгэлээр ариун сүнс бүгдийг ичилж өгнө. Харахгүй байгаад бол ариун сүнсний гэрэл орж ирж таны дотор байгаа бохгүй бүх зүйлийг өөр чинь харуулж өгнө, хэлж өгнө, ичилж өгнө. Тэгэхээр гэмшсэн зүрх сэтгэлээр ирэх нь маш чухал. Хамгийн нэгдүгээр тийм ээ. Дараа дарааж явах нь манайхаа хэлэх баг. За тэгээд ийм октор хормоотой өмсч болохгүй тэнд чинь үнэхээр чөлөөлт болохоор хүн яг яахаа мэдэхгүй шүү дээ. Унаад өвчч магадгүй хормоо хөтсөхөд бас тэр зэрэг болж өгвөл өсгийтэй готлон өмсөхгүй чөлөөтэй өмсөмсөөд тэгээд өмдөлтөй ирүүлэх зүгээр юм байлээ. Тэгээд хүн баггүй. Тэгээд угаасаа яалчгүй би өөрөө гайхалтай эдгээр чөлөөлтийг авч ирсэн. Яалчгүй шал өөр ертөнцид очив. Үнэхээр тэр бүр үнэхээр шал өөр ертөнцид очиод өөрийгөө удирдах чадахгүй болно. Тэгээд тэр газар гівтэн өнгөрн уйлна тэгэхээр нөгөө сонор монор энэ бол чөлөөтэй энгийн байхад айгүй зүгээр тэгээд салбайдаг. Гин эдгэрэн чөлөөлнө гэсэн итгэлтэй нэрээ бэлдэж ирээрээ. Хүн маш их уйлдаг, маш их ханиадаг, агуулдаг. Одоо ер нь ямар шинжилгэж магадгүй. Одоо тэгэхээр одоо төсөөсмөсөө арчиж салбайдаг байх хэрэгтэй байна. Эвтэйхээ хувцас сонгох хэрэгтэй байна. Гэмшиж өөр дээрээ байгаа асуудлаа бол бас авчихсан цаасан дээр бичсэн байвал бол цагийг аварч авардаг боловсролыг харагдсан тийм ээ. Бичээд үзэх цаг хугацаа аягүй урдан хүн болгон дээр ингээд ажиллаж шүү дээ. Тэр бичсэн байвал маш олон хүн байгаа учраас одоо хүн болгонтой ингээд ярилцаад жимчихгүй учраас одоо өөр төр байгаа асуудлуудаа ингээд бичгийн цаасан дээр тодорхойгоор бичээ те. Би айдаг бол айдгаа биччих. Би доддог бол доддгоо биччих те. Ингээд залбиулахад бэлтгэлтэй байх гэсэн. Яг бас тэр магтаалын үеэр шүү дээ. Чөлөөлт ихтэй шүү. Тэгээ бас номлын үеэр бас чөлөөлт ба дотор нь ухаан оргон толгой нүдэн толгой яагаад өгдөг гэхээр нөгөө хуучин буруу номлол сонсох эсвэл өөрийн гэсэн нэг юм хан хэрэн босчихсон байгальтай ч гэсэн нэг зүйл байдаг шүү дээ. Тэр чинь ингээ нурж унах гэж байгаа байхгүй. Тэгээд толгой маш өвдөн. Тэгээ дотор мухаар бөөлчгүүд тэнд норын мөсөс байгаа гэсэн. Тэгээ энийг ингээ тэрнээс аяаж болохгүй. Энэ болдог зүйл болдороо болно. Тэгээд бас нөгөө яг энэ бүхэн сүнсний төвшөнд болдог учраас дараа өдөр шүлгэлтийн дараа маш сүнсний мэдрэмжтэй болдог байгаа. Сүнсний маш гоё мэдрэмжтэй болно. Сүнсээр ингээд итгэлээ амьдрал өсдөг болно. Маш гоё зүйл болно гэдэг. Мэтгэлтэй ирээ. Тэгээ бас нөгөө чөлөөлөгсөн хүмүүс маань дараа нь бас өөртөө хариуцлагатай анхаарах хэрэгтэй. Та ингээд нөгөө цэвэрлэгдсэн болвол те Библиэд шүү дээ. Нөгөө гараа явсан сүнс чинь ингээд хэрний хийсэж явж байгаад эргээд нөгөө шүүртэ цэвэрлсэн газар орж ирэхэд өөрөөсөө долоон дор долоос ус давуулаад ирэх үе гэж анхааруулна шүү дээ. Тийм учраас та цэвэрлэгдсэн, та үнэхээр гоё чөлөөлөгдсөн болвол
Библийг уншаад ариун сүнсээр өдөр бүр дүүрэн байх нь таны өөрөө чи хариуцлага шүү гэж сануулмаар байна. Би бас нэг зүйлийг саналаа л да. Манай цуглааны нэг итгэгч ярьжсэн. Ингээл байж итгэл гараад явмаар санагдаад байж адаа зүгтаагаад явчмаар санагдаад бүр баймааргүй санагдаад дургу хүрээд энэ чинь бас мус үнсний үйл ажиллагаа дотроос нэг хүн өөрөө биш мус үнсэн нөгөө гарахгүй тулд тэр хүнийг шуухан шиг холдуулахыг бүх арга хэрэглэдэг. Яг гоо юу бурхны оршууд тогтдоггүй вэ гэхээр одоо нуус нус тогтдоггүй. Магадгүй одоо би очиаг шийдсэн сүмжлэн дээр ирэх гэхэд танд яг өглөө босонгууд л очимааргүй хэлдээнэ. Ааж байгаа юм уу? Яагаад та ерөөсөө очимааргүй санагдаад байвал та энийг л давж ирэх ёстой шүү. Тэ бурхны оршууд ирсэн хойноо магадгүй та мэдгүй бол тавих толгой өвдөх түрүүний одоо шинжүүд илрүүл энэ бол та чөлөөлөгдөх гэж байна. Бурхан тань дээр ажиллахад бэлэн болж байна. Бохирч дэвшлэгдэж байна гэж ойлгох хэрэгтэй байна тий. Завгүй болгоно тий. Бас завгүй ажилтай болгоно тий. Энд чинь бас л таныг бас тий бурхны гайхалтай тэр өрөөд рүү орох замыг чинь хаагаад байна гэж ойлгох хэрэгтэй. Та яаж хийж чагаад шийдвэр гаргах маш чухал. Шийдвэрээ та гаргасан бол та ирсэн бол эдгэр нь чөлөөлөгдөн та жинхэнэ Есүсийн ялалт гэж юу гэдгийг мэдэх байна. Тэгээ бас нэг зүйл ингээд ирээд тийхүүд ерөөсөө ичиж болох монголчууд ч их ичмэх шүү дээ. Тэгээ намайг хүн ингээ хэлчих болов намайг ингэж болов. Яагаад өөрийнхөө авралын төлөө өөрөө тэр зүйлээс чөлөөдөгчөж тэгээ өөрөө тэр өвчнөөс идэвхэх гэж яагаад ичих гэж тийм агуу зүйлээ тэр өчүүхэн ичхүүр айдсаар хүлээд тэргээр сольж болохгүй шүү гэж хэлмээр байна тийм. Тэгээ бас нэг зүйлийг хэлэхэд хүмүүс ингэж асууж сайдуулж байна. Ингээд чөлөөлөхөд ингээд чөтгөр гараа явж штэ. Тэр гарч байгаа чөтгөр орчуул яана гэж байгаа байхгүй. Хизээж тийм юм байхгүй. Тэр чөтгөрт орох чөтгөрт зүгээр дур мэдээд хэлэн шууд орохгүй. Яагаад гэвэл тэр чөтгөрийг оруулах үүд хаалгаа та нээж өгөхгүй бол тэр чөтгөр хизээж дураар орохгүй. Хууль ёсны үед хаалт нээлтээгүй юу гэдэг. Тэгэхээр тийм зүйл гэж байхгүй шүү гэдгийг бас бурхны дотор бурхны оршихуй дотор байхад чөтгөр айц тухнуул гэхээс биш хин нэглэггүйгээд орчдөг. Тэр чинь оршуу дотор байгаа гэдгийг юу сайн мэдэх хэрэгтэй. Анх би асуулаад очил нөгөө хүн чинь өстой янз бүр болоод борлоод бакалавр тийчлээд ямар муухай сүнсээ гэж би бодоод энэ өдөр ийм ойрхон байж байгаа орчхоо тэгээд бүр бодож ирсэн шүү. Тэгсэн чинь яг оршуу дотор байхад эзний юмхээр хамгаалалт байдгийг билээ. Ерөнхийдөө нэлээд мэдээлэл өгчлөө. Ингээд идэх чөлөөтэй үйлчлэл бол монголчууд бид уучлах ичимхий бүрг гэдэг ингээд гоё үгээр нэлчдэг. Гэтэл ингэж бол гайхалтай хувь тавилын өрөөлөө бол хаалгадчихэдэг аа. Гэтэл гадны орнууд бол идэх чөлөөтэй үйлчлэл ямар гайхалтай болж байна. Тэр гэм нүглээ гимшиж байна олны өмнө улаач байна. Тэр асуудалгүй. Бид тэртээ тэргүүл адилхан гэнтэй. Энэ тийм гэм хийдэг байсан байх гэж хэн шаардлагагүй маа. Ингэж одоо нээлттэй гэмшдэг юм байна. Үйлчлэл нь шууд ил тод ботг юм байна. Тэр хүн унаал үз, хөдлөөл үз, уйлал үз, дуулал үз. Энэ бол энд чамаатай биш юм аа. Өнөөдөр та эдгээд чөлөөлөгдөөд эрхчлөөд гарах хамгийн гайхамшигтай юм аа тийм. Одоо яг л ийм л одоо жишгийг тогтоомоор байна Монголын христгэгчтэй тийм. Хичээд байгаа бол бас тийм ичүүрийн сүнс ажиллаж ажиллаж байгаа. Нөгөө сүнс бол яг дотор хүн шиг над руу яг ярьдсан билээ. Тэгэхээр яг бидний дотор орчоод яг бидний нэг хэсэг юм шиг яг бүр амьдраад олон жил ирсэн болохоор бидний оюун бодлыг зүрх сэтгэлээ бидний яг ингээ хувь тавилан удирдах яваад байдаг байхгүй бид мэддэггүй. Бидний хаанчлал олон зөв байдлыг нэг тавих уу эсвэл би энэ ертөнцийн мөнгө санхүү ажил төрлөө нэг тавих уу гэдэг сонголтын дээр та магадгүй ирнэ шүү. Ишлэл 19-дэр баярлан хөөрч баясан зингэж түүнд алдрыг нь өргөцгөө учир нь хурганы хуран болж түүний сүр бүсгүй өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалцсан цэвэрхэн нарийн майлангаар хувцлах болжээ. Учир нь тэрхүү нарийн майлан бол ариун хүмүүсийн зөв төлс юм аа. Тэгээд энэ үгээр та бүдгийг урамшуулмаар байна. Хурганы хуран буюу Есүс Христ эзэнтэй хуран хийх сүр бүсгүй бол чуулганууд тийм ээ чуулганууд гэхнэр юу гэхээр бид нар бол аврагсан сүд бүсгүйчүүд бид нар аврагдаагүй биш аврагсан тийм ээ аврагсан сүд бүсгүйчүүд бид нар ариун байх хэрэгтэй ариун цэвэр ариун байж бид нар хурмаа хийгээд эцсийн жинхэнэ аврал мөнхийн амруу мөнхийн амьдрал руу орно харин энэ ариун байх арга замаа бидний бурхантай хамт байж жинхэнэ
эдгэрэл чөлөөлтийн энэ үйлчлэл байх энд одоо эдгэрэл чөлөөлтийн үйлчлэл ихтгэж байх хэрэгтэй. Тэгжээ бид нар өөрсдийнхөө махан биеийн төвшин, сэтгэлийн төвшин, эдгэрэл чөлөөлөх авах сүнсний төвшин эдгэрэл чөлөөлөх боломжтой, юм боломжтой. Тэгэхээр бид нар ариун байх замын нэг нь эдгэрэл чөлөөлтийн үйлчлэл шүү. Тэгээ бүгдээрээ итгэлээр өсөж авах хэрэгтэй өсгийн тулд үнэхээр хамтдаа уршилцаа бидний эдгэрэл чөлөөлтийн үйлчлэлийг дэмжиж байгаа сүм чуулганууд байгаа. Үнэхээр биднэрт талархаж байна. Тэгээд хамтдаа эзэн дотор Христийн бие болж, тэгээд Христийн сүл бисгүйчүүд болж хамтдаа өсөхийн төлөө бусад бас бүх чуулгануудаа уриалж байна. Амен. За одоо гайхалтай үг ихтэй тэр нандагч маань одоо уриалал дээр ерөөл хийсэн учраас би одоо нэмжлэх зүйлгүйгээр энэ хүрээд өндөртөө дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай.